Сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ 7 хоногт би шинэ мэдээтэй байгаа. Манай дүү Корея их сургуулийн хэлний бэлтгэлийн намрын хэлсээр хуваараа материалаагаа тэнцээд Монголоос ирчихсэн байгаа. За энэ бичлэгээрээ хэрхэн Корея их сургуулийн хэлний бэлтгэл материалаа өгсөн тухай болон нийт хэдэн төгрөг зарцуулсан талаар та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За яагаад Корея их сургуулийг сонгосон бэ гэхээр хуваараа материал бүрдүүлж өгөх боломжтойгоос гадна шилдэг магадлан итгэмжлэгдсэн сургуулийн нэгт багтдаг байгаа. Магадлан итгэмжлэгдсэн болон шилдэг магадлан итгэмжлэгдсэн юугаар өөр юм бэ гэхээр шилдэг магадлан итгэмжлэгдсэн виз мэдүүлэхдээ заавал батлан дагчийн мэдээлэл шаарддаггүй. Зөвхөн сургуулаас ирсэн урилга болон бас бусад 4-5 материал бүрдүүлээд өгөхөд болдог юм байлаа. Эхлээд сургууль руугаа имэйл бичих байгаа. Би танай хэлний бэлтгэлзэн суралцах хүсэлтэй байгаамаа. Ингээ Монголоос виза мэдүүлэх байгаа. Ямар материал бүрдүүлэх вэ гэдээ асуух юм бол имэйлээр ямар материал бүрдүүлэхин хүрээд ирнэ. За тэр материалуудыг нэг нэгэнтгөө сайн бүрдүүлээд сургууль руугаа шуудангаар явуулахад болох байгаа. За сургуулаас нь материалыг хүлээж авснаас хойш 14-өөс 21 хоногийн дотор хариу нь гарах байгаа. Хариу нь гарах юм бол за энэ данс руу, энэ тоо данс руу ингээд төлбөрөө хийгээрэй гэсэн бичиг ирдэг байгаа. Төлбөрөө хийсний дараа урилга нь ирнэ. Урилга нь нэрэнгүүд визэндээ ороход ерөнхийдөө болдог байгаа. За энэ 9 сарын элстэнд ямар бичиг баримт бүрдүүлснээ та бүхэнд танилцуулъя. За мэдээж нэгт нь апстил, хоёрт нь $10,000 банкны баталгаа байгаа. Банкны баталгаа нь болохоор заавал 1 сарын турш даасандаа байх шаардлагатай энэ өдөр гэсэн юм ерөнхийдөө байгаагүй. Гуравт нь болохоор CV тэгээд суралцах төлөвлөгөө гэсэн хоёр зүйл байгаа. Тэгээд дөрөвт нь ээж аавын нийгмийн даатгалын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт. Тэгээд ажлын газрын тодорхойлолт дээр заавал халин бичигдсэн байх шаардлагатай. Төрөл садангийн лавлгаа. Тэгээд манайхаас нэмэлтээр ээж аав хоёрынх нь банкны 1 жилийн орлого зарлагын хуулгыг шаардсан байгаа. За тэгээд дээрэс нь гадаад паспортны хуулбар, гэрлэлтийн тодорхойлолт. За хэрвээ гэрэлсэн бол эхнэр нөхрийнхөө иргэний үнэлэх болон гадаад паспортын хуулбарыг бас хавсгах шаардлагатай байгаа. Дараа нь төрсний лавлгаа. За дээрэс нь сургуулаа төгсөөд 1 жил болсон бол тэр хугацаанд яг юу хийсний нотлох шаардлагатай. Ажлын газрын тодорхойлолт, за эсвэл өөр ямар нэгэн зүйл хийжсэн бол түүнийг нотлох баримтыг өгөх байгаа. Тэгээд сүүлд нь болохоор Корея сургуулийн хэлний бэлтгэлийн хоум пэйж дээр нь анкет байгаа. Тэрийг бөглөөд бас хамтдаа өгөх байгаа. Монголоос ирж байгаа бол төлбөрөө заавал 1 жилээр нь төлөх шаардлагатай юм байна. За 1 семестрийн төлбөр нь болохоор сая 750,000 вон. Энэ 1 жил болохоор 4 семестр байдаг болохоор нийлээд ер нь 7 сая вон болсон байгаа. 7 сая вон болохоор Монгол мөнгөөр нэг 17 сая 500,000 төгрөг хавцаагээ бодоход болох байгаа. Дээрээс нь онгоцны билет ингээд бичиг баримт бүрдүүлэх гээд нийтдээ ерөөхдөө бол 20 сая төгрөг зарцуулсан байгаа. За энэ болохоор өөрийнх нь ирээд байх байрны мөнгө нь ерөөсөө ороог байгаа. Сургалтын төлбөр, онгоцны зардал, за бичиг баримт бүрдүүлсэн зардал гээд нийт 20 сая болсон байгаа. Ерөнхийдөө бол Корея их сургууль нь өөрөө нэлээд үнэтэй сургуулиудын нэг. Ер нь л миний судалсан бүх сургуулиудаас хамгийн үнэтэйнээс нь тэгээд жишээ нь би өөрийнхөө сургууль Күмийн их сургууль руу авъя гэд тэгэхээр хуваараа материал бүрдүүлэх боломжгүй гэдгсэн би болохоор тийм зуучлалын байгууллагаас илүү өөрөө хуваараа материалаа бүрдүүлсэн илүү хялбар гэж бодсны үзнээс ерөнхийдөө бол энэ бусад сургуульд өгснөөс нэг 5 сая төгрөгөөр илүү болсон байгаа зардал нь. За тайлбар хэсэг дээрээ Корея их сургуулийн хэлний бэлтгэлийн хоум пэйж линкийг тавьчих. Дээрээс нь имэйл хаягийн чигтээ бичиж та бүхэн имэйл рүү бичээд ямар материал бүрдүүлэх талаараа асуух боломжтой байгаа шүү. Тэгээд дээрээс нь Корея их сургуулийн утас руу залгах юм бол 1-3 өдөр 1 цагаас хоошоо Монгол хүн байд юм байлээ. Тэгэхдээ өдөр нь нас өөрчлөгдсөн байж магадгүй болохоор та бүхэн ерөөхдөө сайн асууж лавлаарэ гэж зөвлөе. За тэгээд энэ удаагийн бичлэгээ үгээр өндөрлөе. Баяртай.